Өглөөний миний нүд ингээд жоохон бүлтцсэн байгаа. Яагаад гэвэл би өчтөр өөрөөр 4 өнгөрч явах унтсан. Уушчиж. Тэгээд миний нойр хүрхгүй, ингээд унтаж чадахгүй. Тэгээд 4 өнгөрч явах унтаад тэгээд өглөө 9-гээ зэрсэн. Тэгээд нүд жоохон ингээд бүлтцсэн байна. Тэгээд энд болохоор ингээд гол нөгөө нэг юу тайлсан баггүй юу? Шалан дээр тавьдаг юм нөгөө дэвсдэг зөөлөвч. Тэрэнд ирчиж тэгээ одоо цайгаа уучаад тэрийг шалан дээрээ дэвссэн. Тэгээ гоо болохоор нөгөө манай шалчин уу юм бэлтааны шал болохоор одоо ингээд айгүй хөдөлгөөнтэй ер нь манай хүмүүлэхгүй байгаа болохоор зэрэг энэ бэлтааны шалан дээр унвал амар хосолтой. Тийм учраас энэ том өрөөний бэлтааны шалыг битүү ингээд зөөлөвчөд бүрхээр болоод сая өчигдөр захиалсан интернетээс. Одоохондоо гоо ингээд төрийн зүгээр юм гутсан дээр ингээд байж байгаа. Тэгээд энэ гутс нь ингээд доор нь гутс, дээр нь хүнжил, дээр нь дахиад энэ цагаан бүтээлэг ингээд дэвссэн байгаа болохоор ийм цэвэрхэн байхгүй. Ингээл хумралдаал, хүчийгээл амар муухай гэрт ингээл нэг тийм муухай хөглөж харагдаад. Тэгээ угаасаа дээшээ мэшээ ингээл явандаа мөлхөх болохоор яг ингээд юус яг энэ хэсэг ингээд битүү ингээд тэр зөөлөвчөөр ингээд бүрчээ гэж бодоод энэ болохоор ингээд овёосыг ерөнхийдөө ийм шарчигнуур болгоцсон. Тэгээд энэ харж ивэл энэ ийм шоколадтай. Амт нь бол бүр амар гоё. За тэгээд нойр жоохон муу хонс учраас нэг жоохон hard coffee уугаад тэгээд сэргээд ажилдаа орцгоё. Хай. Өчтөр би нөгөө нэг ямар ч өргөжлүүлж влогийг зав байхгүй. Хүмүүсийнхаа нөгөө цагаас хоцрох гээд тэгээ замаараа нэг гоод уулна нэг жоохон зузаан үлийн хувц авчиг гэж бодоод дэлгүүр орсон чинь бүр нөгөө дэлгүүрээ олохгүй найс тааш баахан яваад тэгээд нөгөө салон дээр авсан байсан цагаасаа хоцрох гээд бүр юм влог хийхдээ мантай гүйж явсаар агаад тэгээд влогоо хийж чадаагүй. Одоо тодоогоо бит гурав гарч нөгөө дэлгүүр рүү дахиж очиж гоод өвлийн зузаан хувцснууд авахар гарах чинь. Тэгэхгүй бол миний охинд нөгөө ямар ч тийм зузаан хувцс байхгүй. Одоо гадаа ингээ өглөөр одоо гарахаар нэлээ сэрүүхэн юм хүүтэн салхитайгаа болохоор зэрэг гадаа авч гарах гэхээр даахгаа зузаан хувцс үрсэ байхгүй. Хүмсаа нэг иймэрхүү бодулсан. Зүгээр энэ даруухан ийм рейнж тавиулаад тэгээд ингэж бодулсан байгаа. 시간은 흘러 이젠 여기까지 Feels better that we're on a separate ways Our memories faded Sometimes I think of you 너 없이 뭔가 좀 공허해 난 날이 무뎌지네
Ганцасаа унгаачлаа шигтсэн гоо чи. Өнөөдөр би найзтайгаа хангааны эрэг дээр суух гээд тэгээд орой уулзаад сая газраас нөгөө ихэгдэг аяны сандал ширээ ингээд түрээслээд тэгээд эндээсээ шууд нөгөө захиалгын хоол хүлээж агаад аваад тэгээд идэж уух юм энэ дэлгүүрээс аваад одоо хангааны эрэг дээр очиж суух гээд тавьж байна. Гоо автаа уулцсан. Өнөөдөр харж байгаа бол гадаа ингээд ер нь хүүтэрч эхэлж байгаа. Энэ 7 оны сүүлээс эхлээд тэгээд хавар намрын хувцсуудаа гаргаад нөгөө хийн цэвэрлэгийн газар өхийг нөгөөд тэг гэртээ угаахын угаагаад манайх ингээд одоо яг улирлынхаа хувцаалыг гаргадаг байхгүй юу? Шургуулганд бол 100 болвол яг л 100-ны хувцснууд нь их хэстэй байждаг. Үлгүүртэй тэлтэн 100-ны хувцууд үлгүүртэй байждаг. Тэгэл намар бол намрын хувцс, өвөл бол өвлийн хувцс гэдэг яг улирлаар нь гаргадаг. Тэгээд одоо 100-ны улиралд бол өвлийн хавар намрын хувцууд бол бөгөөд уут нь тэгээд орондоороо зарим нь хийчдэг. Зарим нь болохоор энэ гоогийн ингээд шургуулга 4 шургуулгатай дээдлийн хоёрын гоо хэрэглээ доотлын хоёрт нь ингээд бас хийчдэг. Энэ цамц энийг Uniqlo-гоос би жирэмсэн бахта авч исэн. Өвөл ийм өнгөн аягүй хөөрхөн. Тэгээ ой зөөлхөн. Энэ сайзыг авч исэн байна. Гиз амар томорцсон байсан болохоор 12 сард авлуу яалаа. Гэтэ хуваас носон цамц чинь гоё хэлэхгэр нэг тийм байхтай гоё штэ. За дараагийн цамц. Энэ носон цамц байна. Бас ийм хэлэхгэр том ийм. Тэгээ энийг болохоор стайл нандаас авч илүү яалаа. Санддаг. Зин маань жоохон бөстчжээ. Гэтэ өнгөн нас аягүй гоё. Ийм хоолойтой ийм цамц. Энийг H&M-ээс авчлаа. Энийг би өвөл авч исэн. Тэгээд нэг ийм бүстэй. Тэгээд дотор нь жоохон дараахан сонсомсчоод бүсөөр нь ингэж уяад арай тийм эмгтээлэг болгож асуумсч болно. За энэ болохоор зүгээр цуг байна. Ийм цуг. Нэг ийм өнгөн айгүй гоё өнгөтэй. Тэгээд ийм унсан материалтай. Ханцуун дээрээ ийм юу гэдэг үлээ нэг чам ийм бүчтэй. Тэгээ эндээ бас ингээ яг бүстэй. Энийг бас гарах уу яах вэ? Энэ болохоор жоохон амар ганган байхгүй юу? Тийм хар хөөх өнгөтэй. Эндээ бас ийм товчтой, эндээ ийм товчтой. Ийм уурт
яг шилбэний дундуур татгаар бүр ийм урт. Дараагийнх нь болохоор энэ байна. Мөсч үзүүлээ. Энэ бас нөгөө түрүүнийх шиг ийм бүчтэй. Тэгээ өнгө нь надад бас аюу гоё таалагдаад. Загвар нь бол яг зөв байдаг л юм цовны загвар. Гэтэ өмсгөл нь бас гоё. Ийм бүч нь бас аюу гоё харагддаг. Тэгэл ийм цэвэрхэн жоохон дэгжин өмсөй гэх юм бол дотор нь жоохон эмгтээлэг бас нэмгэн цамц өмсөж байгаад ингээд дээдлэн ингэж товчлонгууд энэ нь амар хөөрхөн ингээд нөгөө нэг сорооч хүний зах шиг ийм бүрхэн жижигхэн цэвэрхэн ингээ гараад ирдэг. Ингээд өсөлчөөр айгуу тийм эмгтээлэг болчдөг. Энэ цамцаа гаргачих тийм ээ лөө. Энэ болохоор нэг тийм материал нь ийм төмөр юм шиг юм. Тэг зүгээр ийм цамц. Дараагийнхаа энэ болохоор зүгээр ийм жилетэг байна. Энийг нөгөө цагаан сороочиг энэ төр өмсчөөр хаа хөөрхөн цэвэрхэн л харагдтыг. Ийм бас ноосон цамцаага энийг болохоор би саяхан өмсөхгүйд төрүүлээд гаргацсан. Ийм богинохон тэг ханцууны амар гоё надад таалагдтыг. Энд чинь ингээд бариад ойцсон нуглаад ингээд цаанаасаа ийм ханцуу нэлээд урт гэхдээ нэг тийм аюу гоё санагтаад идэв. Гоод нөгөө нэг хувц авах гээд явж байхдаа би энийг авсан өөртөө. Ийм носон цамц. Энд чинь нэг хөрхөн карматай. Энийг би нөхөр найзтайгаа уулзахтаа өмссөн шүү дээ. Тэгээд товчин ийм хөрхөн. Гадаа амар хүүтэн байна. Гоогчтөр гараа мөрөн ч юм уу гарын ч юм уу жоохон юу болцсон. Тэгээ тэр гараа юусоо хөдлөхгүй. Дөртөр орой жоохон юугаа болгочоод өө тийм юм яах вэ? Энтлийн гар нахгүй. Тэгээд энтлийн гараа ингээ юусоо хөдлөхгүй байгаа. Ингээ баруун 107 ганц хөдлөхөд баруун талын гар юусоо хөдлөхгүй. Тэгээд нөгөө мартаад өөрөө ингээ санаа нөгөө хөдлөх ч юм уу ингээ тонгочж байгаа жоохон хүндчөөрөө уйлаад. Сая нөгөө эмчд үзүүлсэн чинь одоо тохоон ингээд мултарсан юм уу? Тэгсэн байж магадгүй. Тэгээд манай эмнэлэгт болохоор үзэхгүй. Тэгээд өөр эмнэлэг рүү яв гэж бичиг хийж өгсөн. Гадаа бүр амар хүтэн байна. Тэгээд одоо бид гурав эмнэлэг рүү таксидад явж байна. Гарын нөгөө нэг үзэн гинэ нөө юунд ингээд нэг юм ингээд зургийг авдаг штэ. Тэгэж үзэн гинэ. Тэгээд бүр юм орох юм бичиг гэх юм уу? Ийм юм ингээд бүр үзэн зүлгээд амар сүртэй юм байна. Тэг өчтөр эмнэлэг ороод тэгээд зургийг авахулсан ч ямар ч тийм ноцтой юм алга байна гэсэн. Тэгээд тохоо мултарсан юм болов уу гэд юмч ингээд тоог нь ингээд бас хөдөлгөөд мултарсан бол оруулах гад гэсэн чинь гоо яг тохоонд нь тэр явт хүрэхээр уйлаад байгаа. Гэхдээ юм ч бас тохооноос мултрааг байна гэд. Тэгээд яасны мэдэхгүй эсвэл хөдөлгөөний хойроод ингээд гипсчээд их хугацаанд дараа бараг зүгээр болчих واخа гэд. Бараг гипстэл гэжсэн чинь хогийн гар бүзүүр зүгээр болцсон. Тэгээ бүр гараа хөдөлгөөд утас муц барьж авах гэж уурлаа. Бүр зүгээр болцсон. Тэгээд тэр юм яг тохоог нь мултарч маш магадгүй гэд ингээд орлож явахт ямар нэг эсвэл нэг арьс махны засвар ингээд нэг жоохон нэг хавчуулагчтай штэ махцах хавчуулагтай биднээс нэг юу өдлөгчөөр нэг тэгцэн байгаа л тэр мөрөн нэг тэр эмчийг гарыг нь орлож байгаа хооронд л зүгээр болцсон баг. Тэгээ бүр зүгээр болцсон. Гэтэ орой ирсэн чинь бүр зүгээр нэг өтгчин гараараа бүр тулаад. Тэгээд би нөгөө хэлчихсэн шүү дээ одоо хүүтэрхээс өмнө охиноо жоохон голын ирэг дээр агаарт гаргана гэд. Тэгээ одоо гоётойр гадаа гарах чинь гоог яг өдрийн унтлаханд болцсон. Тэгээд гадаа нэг 2 цаг голын ирэг дагуулч тийм үү гэж бодчих. Би нөгөө нэг цуваа носон цамцнуудаа өгсөн шүү дээ хэмцэрлэхэд.
Тэгээ энэ носон цамц гайг бахаар нинийгоо өгөхгүйсэн. Тэгээд энэ носон цамцаа ингээд өмсчлөө. Тэгээд доогуураас ингээд жоохон шаагаараа дааш магадгүй ч та жоохон урт үрээтэй амьс өмсчлөө. Тэгээ гарлаа. Дэвсэн зөөлөвчөө та бүхэндээ яг гой тухтай харуулаагүй юм байна. Тэгээ өнгө нь болохоор нэг юм яг шууд цагаан биш, жоохон шаргал цагаан. Одоо нэг крем бэж гэдэг илүү тийм өнгөтэй. Тэгээд энэ дундуураа ингээд нөгөө нэг залгаа нь орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ хэсэг нь ингээд жоохон зайтай болцсон байгаа. Энийг яг шахаад буцаагаад ингээд одоо энэ шиг бүр ингээд наалдуулчих болно. Тэгээд энд болохоор ингээд нөгөө ширээ сандал ингээд 50-гууд ингээд мөрөн гараад байгаа. Яг нэг ганц хоёр суусан хэсгүүд нь бол яг ингээд арилчаар юм билээ. Тэгээд байнгын суудаг хэсгүүд нь бол ер нь л ингээд үлччихээр шинжтэй юм билээ. 7 хоногийн влог хийчихэн гэхдээ ер нь амар юм биш үү ингээд бичлэгээ заримдаа залхууруул хийхгүй хайчаал. Тэгээл маргааш нэг дуурудлал хийчихээл. Тэгээ өнөөдөр ингээд влога дуусгана. Тэг өнөөдөр хийх нэг чухал зүйлүүдийн нэг бол Costco орж хүнсээ цуглуулах гэж байна. Тэгээд тодоо болохоор ажлын тарцсан шууд ажил дээрээсээ Costco дээр ирнэ. Гоо битээр эндээс гараад шууд 3 Costco дээр уулзахаар болоод тэгээд одоо гоо битээр гарах гэж байна. Тэгээд би хуцаа өмссөн. Нөгөө нэг хийм цэвэрлэгэнд өгсөн цамцаа өмссөн. Тэгээд доогуур болохоор энийг би энэ гутлыг өмнө жил Zara-аас авч ирсэн. Ийм урт, ийм нөгөө нэг сахин ийм бариу урт түрээтэй. Тэгээд доотл нь уулын ийм зузаа. Тэгээд одоо ингээд гарлаа. Энэ нөгөө нэг захиалсан бүс нь 59,500-ийн. Ганцхан энэ л алуу болцсон аахгүй юу? Яг энэ хэсэг нь л аюулгүй бүсийг ингээд сайн зүйлчээр ингээд босгоод суулгаад явчих болдог. Тэгэхээр ингээд хөдөлсөн ч унахгүй. Тэгээ гоо угаасаа одоо ингээд сууж авах гээд ингээд сэрүүн байхдаа ингээд сууж авах юм уурлаад дуулахаар. Costco-гоос бит 3 хүнсээ цуглуулчаад таксиар явж байна. Гэтлүүгээ ажиллаа. Энэ влогоо ингээд дуусгая, энэ түрээ дуусгая. Баяртай. Баяртай.